жилийн онцлог бол өөр байдаг. Энэ жилийн тухайд 25 оны тухайд бол нийт нутгаар цасны хэмжээ зузаан бага байсан учраас их туураш төлөвтэй байгаа. Энэ 3 сарын 5-наас 6 сарын 11 хүртэл бол ойн тухай хуулиараа ойд үйл ажиллагаа явуулах, ойн дагалдах, баялаг түүж бэлдэх, ойд зугаалахыг хориглодог. Энэ хугацаанд болохоор галдуумрын аюултай үе гэж үздэг. За иргэд та бүхнийг 6 сарын 11 хүртэл одоо иргэд та бүхэн ойд зорчиж аял зугаалах хийх, угын эвэр түүж бэлдэх, худалдан авах тээвэрлэхийг оргилсон. Энэ хугацаанд та бүхэн маань иргэнийхээ үргийг биелүүлж галдуумар гарахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.